Дараагийн мэдээлэл хүргэе. Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зургийг бүтээж тусгаар тогтнол шүлгийг уншлаа. Энэ нь хүүхдүүдийн ой тогтоолтыг дэмжихээс гадна тэднийг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой. За монголчуудын урт хэмжээний туйлс, дуу шүлгийг амд амжуулан цээжилдэг уламжлал нь ой тогтоолтыг хөгжүүлж, Альцгеймер зэрэг өвчний эрсдлийг бууруулдаг байна. Цагаан гэрийн от хэмрийн тоон дээр хасаг халуун тулганы омуул дөрвөн дотгон дээр хангалтайвэ онгон тэргүүн өргөлтэй хатар сэлэнгээжийн отон доших мандал дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин би ганган улаан тимээний зовдол дэшилтэй гантай мөнгөн хитний зоод тэгэн дээр галбийн халуун говийн хулан ангох хэрэн дээр гантик чулуун хисааны янгэр халих илгэн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин би. Монголын түүхийг сурвалжуудад хэлэх үг элчийн аманд бие хэмээх хэллэг цөөнгөд урдагддаг. Захиас зарилгийг инхүү цээжээр дамжуулан хэлэхээс гадна гисэр жангар зэрэг туйсуудыг мэддэг байх нь оюун санааг хөвшөрхөөс сэргийлдэг байж болзошгүй их таамагч бий. Тэгвэл ардын уран зохиолч Дэндийн бүрд оржийн тусгаар тогтнол шүлэг нь 19 бадаг 570 гаруй үгтэй их хэлний мөн чанар тусгаар тогтнолын үн цэнийг гүнзгий илэрхийлсэн бүтээл юм а. Энэхүү шүлгийг цээжилж унших нь хүүхдүүдийн ой тогтоолтыг сайжруулна гэж санаачлагч Монгол Улсын авиа төгч нэргүүд аваа онцоллоо. Альва үндэстэн орсон тогтох нь бол байж тээ. Хэлээ төгөлтөршүүлээ. 10 бадгаас дээш шүлгийг хүүхдэд цээжлүүлээ. Их хэл төгөлтөршиж авах хэрэгтэй. Их хэлтэйгээ байна гэдэг чинь үндэстэн тусгаар байж байна л гэсэн үг. Энэ бол хоёр дахь зорилго нь. Эхний зорилго нь эх оронч тусгаар тогтнолын үзлийг хүүхдэд жоохон ч гэсэн суулгая. Тэгэж ингэж анх ингэж шийдсэн. Тэгэхээр тусгаар тогтнол гэдэг бол хүүхдүүд нь өөрийн гэсэн бодолтой эрхчлөөтэйгээр төв талбай дээр шүлэг уншихыг хэлж байгаа. Өөр ямар ч үндэсний хүүхдүүд төв талбай дээр шүлэг уншихыг би мэдэхгүй. Сонсоогүй. Тийм л байна. Энэхүү санаачлага нь хүүхэд багчуудад эх оронч сэтгэлийг төлөвшүүлэх, үндэсний эв нэгдэл тусгаар тогтнолын үн цэнийг ойлгуулах, өвөг дээцээ хүндэтгэх түүх соёлоо судлах сэтлийг төрүүлэх зорилготой юм а. Цаашид тусгаар тогтнол шүлгийг 21 аймагт хүргэж сурагчдаар уншуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. За шүлгээ ер нь бүтэн цээжилсэн үү? Хэдэн бадаг ямар шүлэг цээжилсэн бэ? Энэ шүлгийн гол утга агуулга нь юу юм шиг санагдчихэ? 19 бадаг тусгаар тогтнол цээжилсэн. Тэгээд энэ тусгаар тогтнолын шүлэг нөгөө эх орны тухай юм шиг санагдсан. Ингээд тийш үлгийг уушгаар ингээд толгойд бүх эх орноо санагдуулсан тийм юмнууд санагдаа. Тэгээд та нарт ингээд гоё цээжилвэл гоё толгойнч ороод гоё сургамж олно. Эх орнынхаа ирээдүйн таалал нийцүүлж эдгэрийн надаас шүрсэн эдгээр